Сүүлийн хэдэн өдөр мартагдсан байсан нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөж, Монгол Улсын ерөнхийлөгчөөс эхлээд хууль зүйн дотоод хэргийн сайднаар хулгайн хэргийг илрүүлэх талаар ярьж эхэлсэн. Ингэхдээ нүүрсний хулгайчдаа нуун дарагдуулж буй эрх баригч нам, тэдгээрийн гар хүл басан хуулийн байгууллагын дарга нарын асуудалч хөндөгдөж, олонний анхаарал дахин хүрлээ. Гэхдээ нэг талдаа нэр огт дурдахгүй байгаа нь бас анхаарал татна. Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэж 2022 онд авилгатай тэмцэх газраас эдийн засгийн байнгын орон дарга Улсын их хурлын гишүүн Сэд Дорж, Улсын их хурлын гишүүн Халтмаагийн Баттулга нарын нэр бүхий 17 хүний нэрсийг зарлаж байсан ч нэг хүн нь ял аваад хэрэг хаагдсан байдаг. Тухайн үед нүүрсний хулгайн хэрэг шалгаж эхэлсэндээ холбоотой 5 транс компани давагд орж Хуашаа нараас гадна Ажна корпорац хамтран байгуулсан улсын бүртгэл бичигдсэн 5 транс компани хамаарал бүхий этгээдүүдийг цагдаа урьж шалгасан байдаг. Ингэхдээ 5 транс компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан давагд оржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортлж зөрүү 365,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслэр 1624 одоогийн давтамжтайгаар улсын хилээр гаргаж нууцаар хууль бусаар гаргасны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь түүний хамаарал бүхий этгээд болох Г мөх төлийг 1242 том авирын автомашиныг 4433 удаагийн давтамжтайгаар гашуун цохотын бомбоор хоосон гаргаж нүүрсийг хулгаасны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь за мөн 5 транс компани хамаарал бүхий этгээд болох Шүшүа Хуаг 185 том авирын автомашиныг ашиглан 482 удаагийн давтамжтайгаар гашуун цохотын бомбоор хоосон гаргаж нүүрс хулгаасны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд ялагчаар татаж эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 1-р зүйлийн 20 дахь хэсэг заасан 2-ын 3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Харин энэ хэрэг өдгөө хуулийн байгууллагын аль шатанд сураггүй алга болсон байна. Улмаар 5 транс компани захирал давагд орж хэрэгээсээ мултарч нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байсан 5 транс компани нэрийг сольж бүргэд транс болгон өөрчилсөн байна. Мөн 2025 онд Морин спорт уяачдын албаны ерөнхийлөгчөөр сонгогдсон одоо хүртэл ажиллаж байгаа юм байна. Уртаа бол 5 транс компаниар нүүрс хулгайлж улсыг их хэмжээний хохиролд унгаасан гэх хэрэгт цагдаа өрөвдөж шалгагдаж байсан давагд орж нь 5 компани алга болсон мөрөгцгийн хэргийг зохион байгуулсан толгойлогч гэдгийг олон их сурвалж баталдаг. Гэвч бүхэл бүтэн мөрөгцөг нуун дарагдуулж урд хөрш рүү олон удаагийн үйлсээр гаргаж хөлдсөн этгээд одоо хүртэл хариуцлага хүлээгээгүй хэвээр байна. За мөрөгцгийн эргийг тодруулбал Улсын их хурлын гишүүн энх болдын хөндсөн 268,000 тонн нүүрс буюу тухайн үеийн ханшаар 60 тэрбум төгрөгийн нүүрс 2013-аас 2017 онд алга болсон байдаг. Орон нутгийн жижиг таван толгоогоос нэг том мөрөгцөг алга болсон бөгөөд 5 транс компаниар дамжин тээвэрлэгдэж хилээр гарсан. Харин тухайн компани тээвэрлэлтийн үеийн бичиг баримт үерт урссан гэх шалтгаанаар шалгуулахаас тухайн үедээ татгалзаж байсан нь сүүлд нүүрсний хулгайн хэрэгээр ил болж байлаа. Харин тухайн үед орон нутгийн жижиг таван толгойг өдгөө Өмнө Говь аймгийн удирдах замаар Улсын их хурлын гишүүн болсон Сэд Дорж удирдах байсан гэдгийг дахин сануулъя. За мөн эдгээр хамаарал бүхий эдгээдүүд нь Өмнө Говь аймгийн 5 компаниас бүхэл бүтэн мөрөгцөг алга болсон асуудалд одоо хүртэл хамтдаа шалгуулсан ч хариуцлага хүлээгээгүй хэвээр байгаа юм. За энэ мэтчлэн томоохон хулгайчтай шалгах байдлаа өдгөө хэрэг нь хэрэгсгүй болох шатандаа явж байгаа нь хэрхэн одоо шудраг хосонд нийцэх вэ гэдэг асуултыг дүүлдэж байна. Бид дараагийн нийтлэлээр бүргэд транс компани захирал давагд орж мөрөгцөг алга болсон хийх хэрэгээ хуулийн байгууллагын ямар шатанд яаж аргалсан талаар баримтаар хүргэх болно.